Орхон аймгийн ерөнхий боловсролын 14-р сургуулийн химийн лабораторийг ачуудэгт хязгаарлагдмал хариуцлагатай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 57 сая төгрөгөөр тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус лабораторийг туршилт хийх тоног төхөөрөмж химийн урвалж байдас шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангаж өгсөн байна. Нэг удаад 45 сурагч туршилт хийх боломж бүрдүүлжээ. Ингэснээр сурагчид химийн хичээлдээ илүү их сонирхолтой оролцох болсон талаар хэлж байна. Туршиж үзэхийг туршсан л да. Гэхдээ яг одоогийн шиг ийм илүү байгаагүй. Өмнө нь бол яг туршиж үзсэн ч гэсэн яг одоогийнхоо байгаагүй. Гэхдээ одоо яг ийм боломжтой илүү гоё орчин бүрдсэндээ маш их баяртай байгаа. За эхлээд бид нэр зааварчилгаа чинь дараа нь туршилтаа явуулсан. Тэгээд үр дүнгээ гаргадаг байгаа. За энэ туршилтаараа болохоор бид нэр ингээд дээжээс хэдэн өнгийн процесс бүрдсэнийг нь тодорхойлох боломжтой тийм туршилтыг хийж байгаа. Яг одоогийн хийж байгаа туршилт гэх юм бол шилжилтийн металлуудын ингээд шинжийг таних судлах гэдэг ийм туршилт хийж байгаа. Одоо яг энэ тастууд дээр уус нэрмэл усаа нэмээд одоо ингээд өнгө нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Тэгээ ямар болж байна вэ? Тэр тэнд байгаа уус мэл дээрээ хооронд нь холиод ингээд яг үүссэн бүтээгдэхүүн байсан ингээд ямархан өнгөтэй болдог вэ гэх мэт ингээд судалж байгаа. Амар шинэлэг байна. Ялтчгүй өмнө нэг ийм сургалт бас сурж үзээгүй. Тэгээд одоо ингээд ийм сургалт сурж байхдаа таатай байна. Стандарт одоо мэдлэгийн хичээлийн туршилтууд бол гүнзгийрсэн сургалтын туршилтууд гэдэг хоёр өөр төртэй. Тэгээд тэр бол бүгд 6 дугаар ангиас эхлээд туршилтууд хийдэг. Одоо өнөөдөр хэд энэ яг Канадын нээлтэн дээр 6-аас 12 дугаар ангийн сурагчид туршилтаа хийж байгаа. 9 төрлийн туршилт зэрэг явж байгаа. Химийн багш нар маань 3-3-аар өдөртөн чиглүүлээд ингэ явж байна. Тэгэхээр энд 6 дугаар ангийн хүч туршилт хийдэг, 12 дугаар ангийн хүч туршилт хийдэг гэдгийг л одоо энд харуулж байгаа. Энэ Канадыг бол бүгд ашиглах боломжтой юм шиг гэдэг бид нээлттэй нүүлээс бас харуулж өгч байгаа. Энд бол дотоод зүйл байхгүйгээр ачдаг компани одоо юу яаж байгаа вэ? Татдагж одоо бүгдийг маань байршуулж өгдөө. Тэр итгэл энэ ангийн засварыг хүртэл хийж өгсөн байна. Тэгэхээр бол магадгүй энэ ачдаг компани одоо хүүхдийн төлөө зориулж байгаа сайн үсэн буй энэ буцаж ирэх байхаа гэж бодож байна. Магадгүй бид нар энэ ачдаг компани ирээдүйн хэмжтийг бас бид нар өөрсдөө бүтээж өгч байгаа хаа гэж ингэж бодож байна. Ачуудэгт хязгаарлагдмал хариуцлагатай компани Орхон аймгийн засаг дарганд хамгаан газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд 4 дахь жилдээ химийн лабораторийг иж бүрэн тохижуулж өглөө. Өнгөрсөн жилүүдэд ерөнхий боловсролын 20 дугаар сургууль, Эрдмийн сан, Жаргалан сумын сургуульд химийн жишг лабораторийг тохижуулсан байна. Тус компани химийн салбартай салшгүй холбоотой тул ирээдүйн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж энэ салбарт сурч байгаа сурагч оюутныг дэмжин ажилладаг байна. Ер нь бол үйлдвэрийн өөрийнх нь одоо үндсэн процесс бол хим дээр түшиглэж явдаг учраас манай компани химийн одоо сургалт, химийн одоо олимпиад, химийн одоо энэ кабинетуудыг илүү тохижуулж их хэрэгтэй гэдэг нь бол цаашдаа бол ирээдүйдээ өөрийн компанитай ажиллах болсон хүчнээ одоо бас бэлтгэх ихийн тавьж байна гэж ойлгож байна. Бас өөрөөр бол одоо манай компани бол боловсролын чиглэлээр бол одоо ядуугаар химийн чиглэлээр сурж байгаа оюутнууд бол тэтгэлэг өгдөг байгаа. За өнөөдрийн байдлаар бол манай компаниас тэтгэлгээр сурж байгаа бол 27 оюутан байгаа. Надад дандаа гадаадын сургуулиуд тэтгэлэг аваад ингээд сурдаг юм байна. Цаашдаа чинь тэтгэлэг авдаг бол ингээд тогтмол одоо сонгож аваад энэ хүмүүсийг хийж байгаа. Хоёрдугаарт бол химийн шинжилх ухааны одоо уул уурхай химийн шинжилх ухаанаар холбоотой сургуулиудтай их хамтарч ажиллаж байгаа. Нэгдүгээрт бол одоо Герман Монголын технологийн сургууль гэж байдаг. Яг энэ уул уурхай чиглэлийн мэргэжлийн бэлтгэдэг шинжилх ухааны техникийн сургуулийн уул уурхай сургууль байгаа. За Орхон аймагт бол одоо Эрдэнэ цогцлоор сургууль гэдэг ийм сургуулиудтай хамтран ажиллаад оюутнуудыг одоо сургаж бэлтгэх, дадлах хийх дээр бол арай илүү боломж олгож ажиллаж байгаа. Дандаа хамтан ажиллагааны одоо гэрээ байгуулсан. За Орхон аймгийн засаг дарга төвийн хамгаан газар уул уурхай олборлож байгаа компаниудтайгаа жил болгон одоо бас харилцан хамтран ажиллах санал жишийг зурдаг. За энэ хүрээнд бол ачтагт компани 22 оны одоо үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу Орхон аймгийн байгалийн ухааны гүнзгийрсэн сургуультай 14 дугаар сургуулийг химийн иж бүрэн лабораторитой болгож байна. За бид нар ер нь уул уурхайгаас ашиг олж байгаа компаниудтай энэ Эрдэнэ хотын иргэдийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө бол олон хөрөнгө оруулалт хийхийг бол бас шаардаж, за хуулиар хүлээсэн мөрөг хэрэгжүүлэхийг бол биелүүлж ажиллахыг бол одоо бас хамтарч ярилцдаг. За ачтагт компани бол анх бол одоо Жаргалан сум, Эрдмийн сан сургууль, 20 дугаар сургууль гэдэг өнөөдөр 14 дугаар сургууль дээр хөрөнгө оруулалт хийж байна.
За бид нар химийн шинжилгээ ухааныг одоо төлхөө ингэж дэмжиж байгаа одоо бас нэг шалтгаан бол олон улсын болон одоо улсын хэмжээний олимпиад эзэдийн ерөнхий шалгалтанд Орхон аймгийн одоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өндөр одоо үзүүлэлттэй үр дүн үзүүлэх цаашлаад энэ химийн шинжилгээ ухаанаар одоо сурч боловсрох эмч одоо болон бусад одоо салбарт одоо өрсөлдөх чадвар бүхий одоо хүүхдүүдийг бэлтгэх нь бидний чухал зорилт байгаа. За хил гайд одоо хаалттай бас одоо геополитикийн хувьд одоо дайн самууны асуудал байгаа учраас параметраа таталтууд жоохон удаашрсан байна. За бид нар анх 45 сая төгрөг гэрээ байгуулж ирсэн бол яг өнөөдөр одоо газар дээр ирээд нийлүүлэхэд бол 57 сая төгрөг болж одоо өссөн гээд ингээ бас олон бэрхшээл байсан хэдий ч гэсэн ачтагт компаниуд энэ бүх бэрхшээлийг бол одоо даван туулж гэрээгээ бол биелүүллээ. Мөн ачид ихт компани Орхон аймгийн мэргэжил сургаалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж өнөөдрийн байдлаар 9 сурагчийг 2 сарын хугацаанд дадлах хэлгээр ажиллуулж байна. Тус компани дэд боловсралтай гэхээс илүү мэргэжсэн ажилтан хэрэгтэй байгааг компани удирдлага онцоллоо.